Дуусах нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Өдөр бүр дуусах нь таны бие махбод сэтгэл санаанд ямар ач тустайг мэдэх үү? Дуу бол бидний эрүүл мэндийг дэмжих хамгийн хэлбэр бөгөөд хөгжилтэй арга юм шүү. Дуусах нь биеийн дотоод хэлбэлцлийг сайжруулж амьдрах эрч хүчийг нэмэгдүүлдэг. Энэ нь бидний биеийг тохирсон зөв хэлбэлцэлд оруулж эрч хүчээр цэнгэлдэг гэсэн үг. Дуусах үед тархинд тусгай бодисууд ялгарч бие сэтгэл тайвширч жаргалтай мэдрэмж төрүүлдэг. Стрессээ тайлж өөдрөг болоход туслана. Дуусах нь хоолойн цусны эргэлтийг сайжруулж хүзүүний эргэтнүүдийн дархлааг дэмждэг. Хоолойн хөвч, бамбай булчирхай, лимфийн зангилаануудын үйл ажиллагааг сайжруулна. Цусны эргэлт сайжирснаар тархины үйл ажиллагаа хурцлж, ой санамж сайжирдаг. Мэдээллийг илүү хурдан хүлээн авч, илүү эрч хүчтэй ажиллах боломжтой. Дуусах нь амьсгалын дасгал болж, уушигны өвчлөлөөс сэргийлж, цээжний хөгжлийг дэмждэг. Зөв амьсгалснаар уушигны эрүүл мэндийг хамгаалж, өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Тогтмол дууснаар дархлаа сайжирч, стрессийн гормон буурдаг. Энэ нь биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмжиж, өвчнөөс хамгаална. Дуусах нь ээрч төгдрөхийг эмчилж, ярианы дэгцийг сайжруулдаг. Мөн илүүдэл чинтэй тэмцэхэд тусалдаг бөгөөд өлсөх мэдрэмжийг дуугаар дарж болно. Дуусах нь толгойн цусны эргэлтийг сайжруулж, арсны өвчлөлийг бууруулж, биеийг залуужуулдаг. Өнөөдрөөс эхлэн өдөрт дор хаяж 5 минут дуулж, эрүүл мэндээ сайжруулаарай. Дуусах дасгалыг биеийн дасгалтай адилтхан үзэж, амьдралдаа хэвшил болгоорой. Бас монголчууд наадамд 3 даваатай, найранд 3 дуутай гэж ярьдаг шүү дээ.